өнөөдөр бол миний хувьд ингээд алдар тхийн 1-р одангаа авлаа. Тэгээд 6 хүүхэдтэй. Тэгээ хүүхэд маань одоо ингээд бас 2 нас хүрэх чинь. Тэгээд түрүү жил бол яг ой хүрэг байсан учраас энэ жил авч байгаа. Тэгээд маш их баяртай байна. Юунаас илүү догтлоо. Яагаад вэ гэхээр яг өөрөө энэ их хүний нөгөө баяр жаргал те одоо их хүний туулах зүйлс маш их учраас энэ бүгдийг бас төлдөө өнлөөлж энэ сайхан одон одоо тэмдгийг маш олон одоо үеийн тэ ээжүүдтэйгээ ингээд авч байгаадаа баяртай байна. Тэгээд ээж хүний магадгүй эмэгтэй хүний энэ хороо дээр ирсэн одоо зориулалт хамгийн чухал үүрэг бол бусдыг инэрч хайрлах эхийн сэтгэл байдаг. Тэгэхээр энэ гайхамшигтай одоо эхийн сэтгэл инэрл хайрыг бас ингээд тэ арт түмэндээ илүү ихээр бас ойлгуулж таниулах юм сайхан үйл хэргийг далаацтай хийж байгаад нас их баярлж байна. Ээжүүд бид нарт бас хүндэтгэл үзүүлж байгаад баярлж байна гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр одоо авч байгаа ээж нартай хэлэхэд эмэгтэй хүн магадгүй бусдын төлөө хайр инэрлээ нинжин сэтгэлээ зориулах үедээ илүү их одоо дотоод хүчийг олгоо. Тэгэхээр та нар маань хамгийн их дотоод хүчтэй, хамгийн гайхамшигтай хүмүүс шүү. Тийм учраас өдөр бүр өөрсдийнхээ амьдралд те итгэл дүүрэн байж, өөрсдийгөө хийж байгаа энэ хязгааргүй үргэлжлэхтэй хамгийн үнцэнтэй үйл хэрэг нь хариуцлагатай те албыг та бүхэн маань хасж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун дүүрэн байгаарэ. Ээжүүд та нар маань одоо бүхий л зүйлийн эхлэл шүү гэж хэлмээр байна. Баярлалаа.